Юу Цэнхайшир нэнгэж сайн юм байдаг. Өрнөд 9 дүүрхтээс үйлчлэл нь 80 орчим хүлээвч. Тий. Бай 9 дүүрх 400 85. Баян зүрх Чингэлтэй хоёр л нэг 80 хүртэл өснө 90 хүртэл юм дуусч байгаа. За тэгэхээр цаг 10 цаг гэсэн учраас хэвлээ хурлаа хэлж байна тий. За та бүхний өнөөдрийн амгалан альцгаая. За цагийн байдалтай холбогдуулаад нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газар дээр холбогдох мэрэгжлийн байгууллагууд 24 зэрэг шуурхай штаб ажиллаж та бүхэн мэдж байгаа. За хоногийн хугацаанд бол угаарын дуудлага бол 17 өрхийн 17 дуудлага өчтөрийн одоо өглөөний 6 цагаас өнөөдрийн өглөөний 6 цаг хүртэл ийм 17 дуудлага ирсэн байна. Үүнээс бол 17 өрхийн 34 одоо иргэн орлогын дуудлага ирснээс 18 хүүхэд 18 том хүн байгаа. За яг одоо өнөөдрийн байдлаар бол эмнэлэгт 9 том хүн 3 хүүхэд хэвтэн одоо эмчлүүлж байна. Ямар нэгэн байдлаар бол амь нас ирсэн юм бол гараагүй. За мэрэгжлийн хэлтийн байгууллагаас энэ иргэдийг түлшээ хэрхэн зөв хэрэглэхүүтлээ зөвлөгөөг нийслэлийн засаг даргын хамгийн газраас айл өрхүүдээр тарааж байгаа. Энэ дээр нь хяналт хийж ажиллажээ. За өнгөрсөн шөнийн 10 сарын 9-ний 24 цагийн байдлаар нийт 130,699 айл өрхөд мэдээлэл өгж хургуулсан байна. Энэ төвийн 6 дүүрэгд байгаа. За мөн мэрэгжлийн хяналтын удсан байцаагч нар 5 толгой түлшийн үйлдвэртэй нь байнгын хяналт тавин ажиллаж байна одоо. Бай. За ер нь сая ирлээ ер нь өнгөрсөн
24 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэний дуудлага ирсэн байгаа. За энэ дуудлага дотор бол хүнд хэлбэрийн одоо хордлоготой хүмүүсүүд илрээгүй байна. Ер нь бол манай иргэд томоогийн улирал хийж байгаатай холбогдуулан хүн болгон бас хордчих юм болох вэ гэсэн сэрэмжлэх тийм байдал иргэн болгонд байгаа болохоо зэрэг төрийн тусламж дуудах эмнэлгийн байгууллагад өөрсдөө ирэх байдал бол нэмэгдэж байгаа. Энэтэй холбоотой бол одоо энэ 34 хүний дуудлага ирсэн байна. За эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдэд хордлогын үеийн ямар арга хэмжээ авах уу гэсэн иргэдэд зориулсан зөвлөмжийг сурталчилж байгаа. Мөн түүнчлэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан одоо 100-ны галлага ер нь угаарын хордлогоос хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг мөн тараан ажиллаж байгаа. За хэвлийнхэндээ бас өглөөний мэнд хүргэе. За та бүхэндээ мэдээлэх хэд хэдэн зүйл байна. За нэгдүгürt бол сая манай одоо цагийн байдлын тухай мэдээллийг бол албаны хүмүүс маань өглөө. За миний та бүхэнд хандах зүйл бол за сэрэмжлүүлэг мэдээлэлтэй холбоотой ийм одоо зүйлийг төрийн албан хаагчид, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, агентлаг, газар хэлтсийн ажилтнууд, мэргэжилтнүүд, за мөн түүнчлэн 9 төвийн одоо 6 дүүргийн албан хаагчид бол айл өрхүүдээр орж 20 цаг, оройн 20 цаг хүртэл орж болвол хуулан таниулах одоо материал зөвлөмж А4-ийн одоо танилцуулга зөвлөмжийг бол тарааж хүргэж байгаа. Тэр нь бол сэрэмжлүүлэг, зөв галлах одоо аргачлалтай холбоотой ийм зүйлүүдийг хүргэж ажиллаж байгаа. За энэ маань одоогийн байдлаар бол нийт төвийн 6 дүүргийн дунджаар бол 85%-тэй нийт 200 гаруй мянган өрхийн 85% нь бол хүрсэн байна. За хоёр дүүрэг дээр Баянзүрх Чингэлтэй дүүрэг дээр бол 80%-тай, бусад дүүргүүдээр бол 90-95%-тай. Үндсэндээ бол айл өрх болгонд ямар ч байсан танилцуулга бол хүрсэн гэдгийг хэлэх байна. За иргэд маань бол энэ танилцуулгаа бас харж 100 биш ингээ галлахтаа, за мөн одоо орой галаа түлээд унтаж хэвтэж амрахтаа бол энэ асуудлууд дээр анхаарал явах зүйтэй гэсэн ийм байдлыг бас хэлэх байна. За дараагийн нэг хэлэх зүйл бол бид нар цагийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн төв дээр өглөө 10 цагаас өдөөс хойш 4 цагаас яг одоо энэ албаны хүмүүсээ байлцуулаад мэдээлэл хүргэж байгаа. Энэ дээр нэмээд юуны манай агрын бохирдлоо тэмцэх газар энэ дөрвөн байгууллага бол мэдээлэл хүргэн. За мэдээллийг бол тухайн бүр үед нь одоо нэгдсэн цугаар та бүхэнд хүргэж явах ийм байдлыг бол бид нар бэлтгэж ажиллаж байна. За дараагийн нэг одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх зүйл бол өчигдөр нэг 42 секундын шторк зөвлөмж шторкийг бид бэлдсэн байж байгаа. За энийг одоо өнөөдрөөс бас та бүхэнд хүргэнэ. Тэр энийг аль болох одоо тий иргэд маань өглөө оройд галт хүлэх галлах цагаар бол бас нийгмийн хариуцлагын хүрээнд тий бас гаргаж өгөөрэй гэж бас хүсэх байна. За энэ шторкийг бол аль болох мэдээллийг маш богино хугацаанд гол мэдээлэл агуулсан учраас энийг хүргэж өгөөсэй гэдгийг хүсэх байна. За мөн хэд хэдэн постерууд хийгдсэн байж байгаа. Постеруудыг бас пэйж хуудасуудаараа болон өөрсдийн сошиал одоо хаягуудаараа телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээж өгөөсэй гэсэн ийм хүсэлтийг бол та бүхэндээ уламжлах байна. За. За асуулт байна. Сая ерөнхийдөө хэлсэн. Ерөнхийдөө бол өчигдөр өглөөний 6 цагаас өнөө өглөөний 6 цагийн байдлаар бол нийслэл Улаанбаатар хотод нийтдээ 34 өрхийн 17 өрхийн 17 дуудлагатай 34 одоо иргэн одоо 18 хүүхэд 16 том хүний дуудлага байсан. Үүнээс бол одоогийн байдлаар 9 том хүн 3 хүүхэд хэвтэн эмчилүүлж байгаа. Ноцтой хүнд одоо хордлоготой хүн бол байхгүй байна. За ер нь нэмээд хэлэхэд одоо ойрын өдрүүд дэс хөвтрөгч байгаа. Тийм учраас иргэд маань шинэ нөхцөлд галгаа эхэлж байгаа ч гэсэн хувийн бас бэлтгэлээ, өвлжтийн бэлтгэлээ сайн хангах зайлшгүй шаардлагатай. Манай иргэдийн маань ашиглаж байгаа ихэнхийг бол одоо ханан пэшин хэлж байгаа. Тэдгээрийн битүүмжлэл нэлээд муу байна. Олон жил ашигласан, ан цав үүссэн, зай завсар ихтэй, заман яндангийн сойлт хийсэн, зориултын хавталтыг
авч хайсан, яндан хэд намхан хийсэн, за сайжруулсан түлшээ хэтрүүлэн галдаг, үнс ихтэй байгаас угаарын хит хордох эрсдэл маш их байгаа учраас иргэд маань бас өөрсдийнхөө зүгээс, иргэнийхээ зүгээс, өөрөх гэрийнхээ зүгээс их бэлтгэлээ бас сайн хангаж одоо галын аюулгүй байдал, хийнд хордох энэ аюулаас одоо өөртөөсөө шалтгааллах зүйлээ хийж энэ өвлж одоо сэрүүн үний улирал эхэлж байгаатай холбогдуулан анхааруулж байна. Энэ сэрэмжлүүлэг мэдээллийг зарим хорооддоор тараагаад дууссан байна. Чингэлтэй дөрвийг зарим хороо гэдэг. Ингээд өчигдөр ирсэн мэдээнтэй өчигдөр 17 тийм ээ. Өчигдөр дуудлага ирсэн 17 өрхөд мэргэжлийн албан байгууллагын байцаагчнаар очиход тараах материал нь бол хүрсэн байна. Энэ тараах материал дээр юу байгаа вэ? Бүтээгдэхүүний орцчоор урьдчилан сэргийлэх зөвлөмж, за нийслэлийн засгийн тамгын газраас гаргасан хэрэглээний талаар ингээд ийм 3 мэдээлэл өгч байгаа байхгүй юу? Тэгээ энэ мэдээллээ иргэд маань хүлээж авчаад эннийхээ дагуу 100 галгаагаа хийгээ үүс болоод бас ийм угаартах тохиолдол гараад байна. Тийм болохоор энэ тарааж байгаа энэ төрийн байгууллагын ажилтнууд чинь шөнө өдргүүл явж байгаа. 24 цагаар ажиллаж байгаа. Нойр хоолгүй явж байгаа. Ингээд ач холбогдол өгөөд тараах материал зөвлөмжийн өгөхөд энийг ашиглахгүй сэрэмжлүүлгээ уншид энийг мөрдөхгүй бол нөгөө дуудлага маань ирээд өөртөө иргэд маань өөрөө хордоод гэдэг ийм асуудал үүсээд байна. Тийм болохоор энэ өгж байгаа зөвлөмжийн маань бас иргэд бас яг дагаж мөрдөөч хэл гэмээр байна. Тэгэхгүй одоо ямар айл болгонд ирж галт хүлийн сууртай нэш. Иргэд маань энэ дээр өөрсдөө маш хариуцлагатай байдал ханд байна. За би дахиад хэвлэл мэдээллийнхэндээ хандаж, салбарынхэндээ хандаж бас хүсэлт хэлэх гэж байгаа. За энэ маань одоо бас цаашид цаг агаар бол хүүтэрнэ. За зайлшгүй одоо түлш хэрэглэж дулаанаа авах шаардлагатай болно. За энэ үед одоо айл болгоны хаамирт бол цэгэр дэлгэц маань зурагт маань байж байгаа. Тэгэхээр зурагтаараа хэдүүлээ эфирээрээ дамжуулаад нэг минут хүрэхгүй нэг сторкийг тийм ээ зөв галлах арга тийм ээ угаарт хордохгүй байх, битүүмжилдээ шалгах, зуух фишингийнхаа за сойлт буюу хаалтаа одоо тулгаж хаахгүй байх ч гэдэг юм уу. Энэ зөвлөмжийг бол бүгдээрээ аль болох эфирийнхаа зай завсраар гаргаж өгөөрэй. Хүмүүсийн хамгийн их үздэг нэвтрүүлэг гэдэг юм уу, мэдээнийхаа дундуур бол гаргаж тавьж өгөөрэй гэж одоо хүсгээр байна. Энэ маань та бидний бас энэ агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа тийм ээ иргэдийн эрүүл мэнд амь насыг одоо эрсдэлт учрахаас сэргийлж байгаа ийм чухал алхам болох юм аа. Тийм учраас бүгдээрээ бас одоо биднээс ингээд Улаанбаатар цэгийн сайтад тун удахгүй одоо орох тэр одоо сторкийг аль болох эфирээрээ одоо гаргаж постеруудыг мөн одоо пэйж хуудасуудаараа тавьж олон нийтэд хүргэж сурталчилж өгөөрэй гэдгийг бас хүсэх нэг талаас нөгөө талаасаа бас уриалах байна. За асуулт байхгүй бол ингээд өндөрлөх үү. 4 цагаас бас мэдээлэл өгнө.